Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны таны мэдхүйн од мөндөр сууг уран зохиол тайртай үзэгч сонсогчдод сайн сайхны хүсэн мэдчилж байна. Дэлхийн шилдэг 50 өгүүллэг нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Энэ нэвтрүүлгийг Цэнгэл Баяр би бэлтгэн хүргэдэг. Та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 гэсэн хост дэлгэнээр хүлээвч сонсож байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ үрээтэй төлөө шүү. За мөн худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах On Time технологи дэмжиж ажиллаж байна. За өнөөдөр бүгдээрээ хамтдаа Аюур зан үлзий төгс нарын бэлтгэн гаргасан Монголын сонгомл өгүүллэг нэртэй сор болсон зохиолуудыг багтаасан энэ номноос Монголын богино өгүүллэгийн мастер Жагдлын лав гуайн өгүүллэгүүдийг хамтдаа сонсноо. Зохиолч Жагдлын лавг 17-тай байхад манайх цээлд бөөдөх улаан дэлд цусч байлаа. Цээлийн тойром нууралчихснаас хойш тэдний адуу тимээ усны үнэрээр цуван ирэх болж бид хоёр уулзаж байхад ганц сайн шалтак болсон юмдаг. Бөөдөө маань ээжтэйгээ хоёулахнаа суудаг болохоор тимээ малдаа өрөөл явдгийн. Хаяа унаага юулуулах гэж адуугаа тууж ирэхэд нь би уургайхаа хээрийг барьж мордоод 20 хүрэхгүй адууг нь хураан хүндэлсүүлж авсаар барих морио тэгхээс тэгж адуу нас нь гарган элдээд сүүл дэрлэн дагах хөвтэй дэмтэй сайхан хэрийнхээ 4 зуран эргэх яг тэр агшинд бүхийн цацаж сүүлэндээ салхи татуулан зүгтаах морины нарийн хоншороор уургалан эргүүлээд үргэн давхисан адууныхаа хойноос янцхан тэмүүлэх тэрнийг эмнэг уургалсан мэт чухал зураар нь ирж бөөдөг хүлээж зогсдгийн. Бөөдө өсрөн бууж олмоо тавиад эмээлийн өргөн мориныхоо нурууг нар харавхаас өмнө болгоомжлон салхи оруулж хэсэг сүүдэрлэн зогссноо хазаараа мулталж инээсээр наашаа ирнэ. Морин хэсэг тээнгэлзэн зогссноо амгаанаас салсан эсхээ шалах гэж байгаа мэт өмх өвс шунаг нь аргагүй хазлан идээд суларснаа сая өнөмшин санаа намарч газар хэвтэн гурвантаа давж хөрвөөнгүүт хөлстөө биендээ наалдсан шороог шилгээ унгааж адууны хойноос янцгаан давхиж одно. Бөөдөг морио хазаарлан авахад би цулбуурын дагуулan хуваа явуулсаар өөрийг уургалаад авна. Хэд хоног үзээгүйд улам хөөрхөн болчихсон бөөдөө ганцсан сатин тэрлэгнийхээ цаанаас үл мэдгхэн том бойх жаахан хатуу мэмэ чичиргэн инээж хувнаас мултрахыг оролдоно. Тэрний халуун би сайхан инээд хуваар минь дамжин ирэхэд би уурга алдчих шахтгаа. Энэ бол миний 17 наснд хамгийн жаргалтай мөч байлаа. Гэвч энэ маань өглөөдөө үзэгдэх хөвчийн манан шиг байж. Чойдгийн хүү цэргээс иржээ. Нутаг усны айлуудаар бууж авна гэсэн сураг уснаас ус дамжин саахалтын бүсгүйчүүд хонинд явхтаач гойж гоодох болов. Нутгийн харчуудыг дандаа л голж шоолж байдаг салхи янжмаа гихч өндөр бор хүүхэн хүртэл хүүшээ нөгөө чойдгийн хар цэрэгт яваад борвин аваа тэнийгээд ирээ шивтээ гэж магтах хаятай байгаа нь тэрнийг үнэхээр дөрвөн залуу болохыг гэрчилнэ. Би ч гэсэн тэрнийг үзхийн хүслэн болж байтал ашгүй нэг юм ирлээ. Тэрвэр аавынхаа төхөөрч тавьсан бэсрэг хэрэгсэлтэй боржгон имэйл тохож шанхалж дэлэлсэн өндөр шарга морь унжээ. Нэрийг ойд өвгэн. Хараар 3 имжсэн саарал даавуу дээл хөөргөн өмсөж, бор бүрхмалгай сагалдаргалаад, шажгансан чимээтэй хоромон гутал өмссөн нь гоёлын дээд бөгөөд, өргөн ханхгар мөр, тэгш цагаан шүд, шооч байрын хүрнүүд нь юр сумандаал би гэж хэлээд байх шиг санагдана. Тэгээд аавтай цэргийн тухай элдэв зүйлийг ярьж, очков гэдэг бай онц буудаж байсан тухайга болон цэргийн начин болсноо яриан завсраа хэлж нутгийн бөхчүүлийг сургалан нуруу цээж хөдөлгөнө. Аав чадлын үзэх гэжооны хүзүүн гурамсан хуваа өгвөл цаадах нь сэрдэж жигээд тасалчихлаа. Аав маань эхлээд төдийл тоохгүй байснаа хувийн тасалчхаар их л сэргэн галан хүзүүт гарган дайлж жирэг тоглонгоо тасарсан хуваа байн харж толгой сэгсэрч байсан юм.
Тэр үед би бууны дом болж байсан болохоор яаж онц буудахыг үзэх гэж хатгаж оролцсоор байгаад гадаа гарч бай буудацгаавал ойдов хөсрийн чүмэгний толгой тас буудаад яг үндэ бол очков бай эннээс ч нарийн шүү дээ гэж хөөрөв. Үнэхээр бахтай байлаа. Ойдвих бас улаан дэлд. Тэрнийг манахаар буугаад мордсноос хойш бөөдийн адуу тэмээ нууранд ирэхэ болчихсон юм. Би нуурлуу өдөржин дурандаж, хонгор азрагтай адуу, соёо шар аттай арваад тэмээг харуулдан цээжин бие чичиргэн инээдэг хөөхөн бөөдөөгөө мөрөөсөн суухтаа ойдов хархуу үүр цүүрээр улаан дэлхийн усан дээр очиод цэмбэл авгаан хамаг малыг усалчаад байгааг яаж мэдхэвдэ. Бас хүү бөөдөг унаага юулах болохт нь над шиг сүр бадруулалгүй ухсхийн үлгэж бариад өөрөө буун хазаарлаж өгдгийг мэдэхгүй л байлаа. Ийм байдалтай хагасар болоход би тэссэнгүй. Нэг өдөр айлын адуунд байсан даагтай гүү авчрах далмаар улаан дэл орж хэрэгээр орой болгоод бөөдийн адууг бэлчээрээс нь хөөн цээлийн нууранд авчирчаад маргааш нь бөөдөг ирнэ гэж нуурын баруун аваан дээр харуулдан суутал. Ойдов хархуу алаг морьтой давхиж ирээд хөөгөд явчихлаа. Тэдний мал удтал нууранд ирээгүй учрыг би сая л нэг гадарлаж чичигнэн инээдэг хөөхөн бөөдөг минь хулгаалаад хөөгөд явчихж байгаа юм шиг л хойноос нь удтал ширтэн зогсохдоо ойдвын эрдэм чадал сайн сайханд хязгааргүй атаархаж байгаагаа мэдэрсэн юм. Тэгээд хинхтэг дотор зүрх байдаг гэдгийг анхудаа ухаарч эмзэглэн байгааг нь мэдрэхүй мориндоо өсрөн мордоод буруу зүвгүй ташуурдаж салхи сүрэнтэй хөвөө. Давхсаар нэг өндөрлөг гараад хөлс нь хар туурайгаа сэтлэн урсаж хөх махан чичрэн зогсож байгаа морио гинэт ихээр өрөвдлөө. Морьныхоо амьсгааг даран овоон дээр зогсохдоо цаашид юу хийхээ боловсруулан ойдвын энэ сайхан бүхэн цэрэгт алба хаасны л ач гэж өөрөө өөртөө батлаад насаа нэмж угаад ч хамаагүй энэ жилэл цэрэгт явчихъя гэж хатуу шийдэж үлээ. Тэнд очиод очков байг нь онц буудаж борив тэнийж ирээд цэмбэл хөгшнийд буунаа. Тэгээд сумын наадам дээр ойдвыг хайчаад урт төргийтэй шинэ хором гутлаа шажигнуулан дээлж бөөдөн хажуугаар би ястаа нэг харалгүй өнгөрөндөө гэж бодоход сэтгэлийн тээг сэмрэн ярс ярс алхлах цэрэг эрчүүдийн жагсаалд орчихсон юм шиг хөвгөлтэй сэргэлэн болвоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ үрээтэй Түлээ шүү дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр Түлээ шүү маань дээд зэрэглэлийн бекери брэнд өдөр бүр шинээр урлан хамгийн чанартай орц найрлагаар дээд зэрэглэлийн тансаг амтыг бүтээж хэрэглэгч бүртээ аз жаргалын амтыг бэлгэлдэг. Улаанбаатар хотын 22 салбарт үйл ажиллагаа явуулж байна. 75 75 75 10 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Нэвтрүүлгийг дэмжиж ажилладаг Түлээ шүүдээ баярлалаа. За дараагийн өгүүлэлийг зохиолч Жагдлын лавг хайрын зурвас. Анхны хайрын тухай бодол адуунаас унтаж хоцорсон цагаан унах шиг сэтгэлийн манан дундуур янцхан давхиж айсвэ. Босовч суувч нэхэн дагсаар билээ. Анхны хайр минь хөвөнтэй ногоон дээлтэй, хоёр салааг эзэгтэй, торгон савхин түрээд шалгүй нарийдсан чилгэр бор шилбэтэй байжээ. Би завсралгаа бүхнэр ангийнх нь хавцаа эргэлдэж, дараагийнхан завсралгаанаар очих шалтгаанаа хичээл бүхэн дээр боловсруулан суудаг байсан юм. Тэрний ангийнхан дээр очиж байхын тулд мөн ч олон хүүхдийн гэрийн даалгаврын тоог бодож өгсөн дөө. Орой ангидаа суугаад давтлаг хийхэд онгорхой хаалгаараа чамааг хараасай гэж нааш цааш мөн ч олон гардагсан. Нэг шөнө ангидаа би төгжиж суугаад анхны хайрын загтлаа бичиж үлээ. Лааны гэрэлд цаасны өнгө шарланг, миний сэтгэл тогоотой сүү шиг дэврэн анхны хайр минь өрөм шиг ариухан байжээ.
Сурагчийн эмзэгхэн үзэг хайрын үгийг итгэлгүйхэн сэлэхдээ гэмт хэрэг хийж байгаа юм шиг үл мэдэгхэн чичрээд байсан. Гадна талын хаалга дуурахад давхын цочиж, бичиж байгаа захидлаа шүүрэн авч базчхаад хөлийн чимээ тасарсан хойно дахин өөр цаасан дээр бичиж байлаа. Тэнхүү шүнжин бичсэн илгээлтэд үрдэлчхөөд явж байх үед тэрхэн зурвасны хэмжээгээр дөрвөлжин газар халуу шатаж бие гэдэг хүн улсын нууц хадгалсан төмөр авдар шиг хариуцлагад тогогдсноо мөч бүхэнд л ухаарч байсан. Түүнийг гардуулах эвтэй мөчийг хүлийн хит хонсны эцэст сургуулийн давжаан дээрээс би чам руу чиглэсэн. Тарамплын дээрээс л үсэрчих шиг хоёр чих юм сонсгоо болж аврах ганцхан шийдвэр их дэлхийн цагаан цас шиг чимэн ойрхон юм шиг атлаа эрен өнгөрөх шиг хол байсан. Дотн байна гэж бодоод байсан чамайгаа хичнээн хүндий байсныг тэгтэл би гадралсан. Чи зурвсан минь авчхаад хоёр салаа гизгээ годгонуулж гүйх шахан болон таарсан. Би сургуулийн үүдэнд ургаастай юм шиг л яахаа мэдээлгүй зогссоор байлаа. Маргааш нь 4-р цагийн завсарлагаанаар танай ангийн чимгээ ирж миний айлгүрийн номыг гуйгаад эргүүлэн авчирч өгөхдөө их л учиртай инээж нэг юм хэлэх гэсэн боловч хонх нэгэнт дуугарч багш журнаалаа барьсаар айсгүй тул анги руугаа эргэдгүй илтлээ. Хичээл эд дундаа явж байхад номоо дэлгвэл дөрөв нугалсан дэлбээ цаас нүдний тусав. Тэрнээс минь хариу иржээ. Номоо сэмхэн хамхиад савнд нь хийвэл тийм хүндтэй юм хадгалж явахад хуучирсан муз хөнх минь их л гологдож байх шиг санагдсан. Зүрхний цохилт түргсэн хазар улайж хуучин муу цүнхнийхээ оосроор гараа ороож барьчхаад хичээл тарахыг ирээдүй юм шиг л хүлээв. Хичээл тараад хамт явдаг хүүхдүүдээс албаар хоцорч ганцаараа дүлэн явсаар замын баруун аваан дээр гарч суугаад уул зурвсыг задлан үзв. Дэлбэн цаасны голд 10-ын бэгийн тэнэг дахиад захиа өгөх юм бол багшид хэлээ шүү гэж нямбай наргагүй бичээд нэрэж тавиагүй байна. Би өндийч суугаад зам руу гарлаа. Нөгөө аймаг даяар магтагдаад байгаа шинэ ирсэн эмчхүүхэн төмөр замын инженер залуутай хөлхөлдөн явна. Ойлгохтой хүүхэнч биш л байдаг. Харин миний муу хуучин сүнх тэгтлээ гологдоод байхаар эд бас биш байлаа. Нөгөө зурвасны захын цагааныг таслан хаясаар суутал 10-ын бэгийн тэнэг гэдэг үг нь л үлдэв. Би тэрний зажилж залхичхав. Дотор сэтгэл хоёр адилхан горойж залгисан зүйл маань их л хатуу ах юм. Тэрнийг зөөлрүүлэх гэсэн мэт аяндаа гарсан нулимс завж даган аманд орсоор байлаа. 1969 он Сүхбаатар хот. За дараагийн өгүүлэлэг. Зохиолч Жагадлын лавг. Зүрхний зүүд. Унтсан ухаан алдсныг бүү мэд. Нэг хэсэг хугацаа өнгөрснийг жунаа мэдсэнгүй. Тас харанхуйн дунд олон зэр давхиад ч байх шиг. Тэр зээрүүд нь тамхины цаас шиг нэмгэн цагаан, нүдэн дандаа цэрэн долгорын нүд шиг юм. Жунаа тэнгэрийн заадас шиг их сүлэрсэн гэгэний зүг ортоогоо хөвж явах юм. Хоёр жижиг хэн жигүүр. Бүр болжмрих шиг тийм жижиг жигүүрийнх нь хүч ажээ. Тэр жигүүрийн дэндүү жаахныг мэдсэн хэрнээ сулдэж намайг өрхвээ гэсэн бодол огт төрөхгүй нь гайхалтай юм. Цэрэн долгорын нүдэд зээрүүд зам хөндлөн дүүлэн өнгөрч эхлээд зам гарсан нь дараачихта мөнөх хөөхөн нүдийг шидэж өгөхөд цаадах нь товчны нүг шиг завхиороо өмхэд тосч авч байх юм.
Зүүдэлж байна гэж бодсон хэрнээ сэрүүн чим шиг. Сэрүү юм уу гэхээр тас харанхуй. Дөнгөж сая л нартай байсан биш үлээ. Гараа хөдөлгөх гэтэл туглаг шиг хүнд мэдээч алга. Оролдсоор дор нь баг багахнаар гулсуулан хөдлөсөөр хананд хүргэв. Ханы үдэрийн хатуу шүүгэр үзүүрт шахан үрж үзвэл ерөвдсөнгүй. Харин нойт оргиж цус биш. Ус гарч байна уу гэмээр хүүтийн юм гарын халга руу урсаж орсоор байгааг там томхон мэдрэв. Нойтон гараар ханы нүднээс атхан татаж үзвэл өндийг хаядан дэр сэлгээд хаашаа чимбэ зайлан олдсон ухаан санаа эргэн цуглаж ирвэ. Нүдэнээс тэхвэр. Сэрэгтүүдэд өөрөө нээгддэг нөгөөх ансаг зовх эдүүгээ их дааман хаалга шиг хүнд хар юм санагдаж тэрнийг нээж хаах нь нэгэн бие дахтамаар бодогдох болжээ. Гэтэл цэрэн долгорын нүд үзэгдээд байх нь хачиргалтай юм. Тийм нүдийг зүрх үздэг юм болов уу? Эрүүл сарвал зүрх болж үзэж болох юм. Харин жунайн зүрх тийм чадaltaй байгаа гэж юу? За юу л болтоо. Ховдоо олдсон хідэн балга цусыг л арай ядан шахаж алба залгуулах төдийл байгаа шүү дээ. Гэвч жунайн зүрх сохорсон ч гэсэн зүүдэлсэн байж болох юм. Тийм ээ. Цэрэн долгорын нүд бол жунайн зүрхний зүүд ажээ. Эрүүл сарвал залуу зандан явхад зүрх гэдэг эрхтэн аль талдаа байгааг нь анхаарч мэдэж байсангүй. Эдүүгээ бол мэдэх нь бүхэл нүдэнд нь харагдах шиг болно. Зүрхэн доголдон хэрхэн зүдэрч байгааг жунаа аль хэдийнээс ажиглах болсноор барахгүй. Хад сандуултай хуурай газраар чарга чирсэн илжгэл ийм байдаг болов уу гэж дотроо айдас хүрэн боддог байлаа. Одоо найдвар тасраад айхаач болчихсон. Хаяа бүдрэхт нь хээв нэг цочоод босгоод шав хурдан явуулна. Илжигний чих сортос хийх нь улам болж, үргэх нь удааширсныг мэдсээр өөрөө ч мэдэлгүй дассаар байсан юм. Би хөшөөд ансаг үл нээгдэнэ. Хоёр хөлөө ээлжлэн оролдож, нэгээр нь нөгөөг нь үрчих аятан байж өвдгөр нь нугарах үед гараа элгэндээ авлаа. Нүд нь онгойж, гагцхүү юу ч үл үзэгдэв. Гэрт харанхуй аж. Нүд чих хоёр зэрэг онгоод юм уу бүү мэд хорвоогийн чимээ эргэж ирэв. Холын холд адуу янцгаах чимээнээр савнд эсгсэн тараг санаа алдах адил сагаж дуграв. Шар инг гэр тойрон гунгонснаа зүүн урд хатавчин дэрж толгоогоороо шүргөөх нь цэрэн долгорыг нэхэж байгаа хэрэг юм. Гүнч тоо. Ингээ саалгүй. Хайчдаггүй юм бол тоо. Гэсэн бодол толгойд харван орж иртэл орой байсан байдал нь нүднээ тодроод ирэв. Аяг шүл хийж өмнө нь тавьчихад авдраа уудлан шинэ бүс малгайгаа гаргаж байсан нь. Ингэрх ягаачгүй хахад хамаг ботхоо барьж уйсан нь. Жунайн санаанд орж ирэхгүй. Зайлвал сум руу эмч рүү явжээ дээ. Яах навдэ хөөрхий. Намайг найдваргүй гэж мэдсээр байж гэж бодов. Хайдаг шар дахин гэр шөргөөж зүрх шимшрүүлв. Хөхөн чинэрсэн хөөрхий ингийг өрөвдөн шимшрэхтэйгээ байгааг бодоход цэрэн долгорын нүдийг үзэх чадалтайгаа ажээ. Цэрэн долгор. Цэргээс ирсэн жил нуурын цаад дэмжиж зусаж байсан ганц цагаан гэр үдийн зэрэглээнд цолигж харагддагсан. Адуу хөөгөд нууранд оруулах бүрий цагаан гэрээс цэнхэр дээлтэй бүсгүй гарч торхтой ус гэр хоёрын хооронд байн байн гүйх нь зэрэглээн дунд мэдээ хүргэгч тагтаа шиг үзэгдэж сэтгэл даллна. Энэхүү бүсгүй далалсаар залуу ирж унаг зүгийн хар нүдэрэ хатхан шархлуулсан юм. Тэр намрын тааныгээ. Гутлын ул морины туурай. Газар таяад авсан уурах хүртэл тааны шүүсэнд ногоон туяатай хамраар байтугай чихээр үнэртэм анхлуун хөхөнээр талын зэрэглээг аргамжиж нуурын цаад дэнж
100 эмнэг унагтай зэл шиг л цовхчиж байдгсан. Энэ эмнэг зэрэглээ номхрох үе тамгын найртай давхцсан Жунайн хурин болсон юм. Гэхдээ унганы ногт мултраад толгойд нь нэгэн бахим хатуу хазар орж байгааг Жунайд ихэд яаж мэдэх вүтэ. Эргэн тойрноо ухаан харах нүдний хүүхэн харааг нөгөө хар зүгийн хатгачихсан ч юм уу? Өвдөг төшин сууж байсан цэрэн долгор ханилга насны жил дамжин дөрүүлсөөр нуруунд дээр гарч суусныг Жунай их л хожуу хэвтрийн болсон хойноо мэдсэн юм. Тэгээд цэрэн долгор их л хатуу дөрөөтэй юм байлаа. Хайдаг инг дахин гэр шөргөөхөд сүжрэн гунгнах дуунаар нь борив даган урсах бүлийн цагаан сүүгийг олж харах шиг болов. Энэ л цагаан сүү гомдол найдлын гунгналт үхэж байхад амны хооронд орж сэрээснийг тэрбээр багцаалж ядхааргүй юм. Жунай хүчлэн өндийг санаатай ханы нүднээс татаж үзвэл цээж нь жаал хөндийрвч толгой нь үл даагдана. Уруул хатаж ам аргавч юм уухын хүслэн алгаа. Ямар ч гэсэн амаа дэвтээ ийгэж бодоод орны урдах явган ширээг тэмтэрвэл орой цэрэн долгорын хийж өгсөн шүл тэр чихтэй царцчихаж. Жунай гай төвчөнд нэрвэгдэж сүүлийн 2 жил эмнэлэг хөөцөлдсөөр гэрийн бараа харсангүй. Бүр сүүлдээ эмнэлэггүй гэсэн дүүжлүүрийн олс шиг үг дуулаад эхлээд нэг хэсэг дотор харанхуйлж давчидсан боловч сүүлдээ эвлэрч гэрээ бараадсан нь алдаа болсон байж ч магадгүй юм. Эргэтэн цэрэн долгор хүнтэй нөхцөж сэтгэл нь гэвэл аяглаад мартсан цай шиг болчихож. Нутгийн залуу Лувсан Базар за залууч гэжтэй 40 шүүрсэн хүнэлтэй тэднийд бараг ороод суучихсан байсан юм. Хэвтрийнч гэсэн гэрээ эзнийг эрхлэр дуртай дургүй зайлан явж тэгсэн хэрнээ дутуу цадсан боохоо улаадаа эргэхийн адил холдож чадахгүй л байлаа. Сүүлийн үед харин элтэд элэг барьж хажууд иргэд ирээ цэргүй аашлах болсон нь Жунайн эгдүг хүргэж үхэлтэд эвлэрж ядаж байгаа бодлыг хүртэл сарниулахад цус гэж тэхээс тэгж байгаа юм шиг хэд хоног амьд явдаг юм шүү гэж бодогдох удаач байдаг байлаа. Лувсан Базар уржигдархан цэрэн долгортой цуг усан дээрээс хөөрөлдөж ирээд "За Жунаагүй, битний аж байна?" гэж асуухт нь "Өвдсөн хүнд бол өнөө маргаашгүй үл болоод байна. Өнгөлдсөн хүнд бол бас ч мүдгүй л байна да" гэж хариулснаа буудснаас илүү олзуурхан санаж энэ үгийг дуулаад Лувсан Базар гаансаа төрөлөн босч цэрэн долгор цай хийх гэж байсан аяга алдан шүүрсэн нь санагдахгүй. Хорвоод хорогдох там нь жаал сэрнэ. Хайдаг инг уйлан гунгнаж хөхөө суллан бие сэтгэл амирлуулахыг гуйна. Жунайн сэтгэлийн там гуниг гомдлын аялгауг хайдаг инг гунгнах дуугаараа төлөөлн дуулж байх шиг санагдахгүй. Хэвтэр дудсан эр хүн халуун нулимсаараа төрхөөс илүү яах вэ лээ. Эдүүгээ Жунайд гагцхүү нулимс нь л халуун, цуснаас нь ч илүү халуун байлаа. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах On-Time технологи дэмжиж ажиллаж байна. 6-8 нэрийн хүнсний дэлгүүрүүд худалдаа эрхлэгчдэд зориулсан кассын систем хөгжүүлдэг компани юм. Монгол орон даяар байдаг 6-8 нэрийн хүнсний дэлгүүрүүдийн 50% нь буюу 2 дэлгүүр тутмын нэг нь On-Time-ийн программыг ашиглан үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр 2024 оноос эхлэн М-банктай хамтран 2 маш гоё үйлчилгээ хэрэглэгчдэд санал болгож байна. Эхнийх нь гэвэл тэг 10.6% шимтгэлтэй банкны карт уншигч. Ихэнх банкны карт уншигч нь 1% шимтгэлтэй байдаг. Харин On-Time-ийн санал болгож байгаа М-банкны карт уншигч ашигласнаар 40% хэмнэлт хийх боломжтой. Та сардаа 30 сая төгрөгийн борлуулалттай бол банкны шимтгэлээс сардаа 400 мянга, жилдээ 4.5 сая төгрөг хэмнэх боломжтой. Хоёр дахь нь гэвэл On-Time-ыг сүүлийн 6 сар хэрэгжилж байгаа бол 100 хүртэлх сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг 100% онлайнаар олгох боломж байна. Та ямар ч материал бүрдүүлэхгүй, банкн дээр очихгүй, байгаа газраас авах боломжтой. Дэмжиж ажиллаж байгаа On-Time технологид маш их баярлалаа. Лавлахыг хүсвэл 77 77 34 44 хамтран ажиллагчдаа баярлалаа. Үхэж байхад сэрээж
Нулимсны халууныг дахин мэдрүүлсэн хайдаг шарын дэлэнг суллах нь энэ хорвоод хийх эцсийн буян хамгийн сүүлчийн өр төлөөс юм а гэж Жунай бодоод юуны урд орон дээрээсээ босч суух санаатай оролдож гарав. Ханны нүднээс зуурн татаж жаал өндийгөөд ханыхаа нүдийг ахиулан атгасаар босч суухад толгой эргэвч баахан урам орж яаж үүд хүрэхээ дахин бодов. Амьсгаа давхцаад бөглөрчих шахна. Нөгөө мүү зүрх нь чананд хөөгдсөн туулай шиг бөмбөлцтөл чичирч цаад суурнаасаа тас үсэрчих гээд учиг төдий юмд торж байна уу та гэлтэй. Жаал сууж тайвшрах гэсэн боловч удаан суухын бол улам ядарч үүд хүрэх тэнхээгүй болох нь гэдгийг дорхноо ухаарч юмнаас өрсөн ингэний дэлэнд хүрэх нь чухал боллоо. Жунай өнөнд хавчуулаастай унжиж байсанооны хүзэн хувь дэрэн дор байсан бүс хоёроо залган ханны нүднээс уйж тэрнээсээ чаргууцалдан орноос буугаад үүдний зүг мөлхөгч гэжтэй. Урагшаа ихгүй болохоор нь жаал хөвтөж байгаад өнхрөх эргэх мэтэр дөхөн дөхсөөр үүдэнд хүрлээ. Босох гэтэл болдгийм биш. Гавлын яс хаг үсрээ дотроос нь мянга түмэн ногт руу дэрхийн нисээд барагдахгүй байх шиг санагдана. Хэрвээ хайдаг шар инг дахин гунган өн унтал гэр шөргөөгүйсэн бол энэ олон ногт руу нисч барагдахгүй байсан. Өнний бөхс Жунайн шанаан дээр цохиж унахад бодит хорвоо дахин игж хайдаг шарын буйлаан сонсдож хатавчны төмөр сарны гэрэлд цайран байгаа нь тодоостод харагдахгүй. Яах гэж үүдэнд ирсэн нь ухаанд нь ургаж ханы нүднээс зууран өндийж эцсийн хүчийг шавхаж дээшлэв. Хүл гэж мэдээ алга. Ичээний могоо шиг хоёр хүүтийн юм торж чирэгдэд нэмэр болохоосоо тэр болох юм. Яг босчихсон хойно бол чи яах вэ? Бас нэг муу юм тулаад байлаа. Жунай дамжсаар бүснийхээ үзүүрийг ханын толгооноос уяад баруун гараа гадаа гаргаж дээд хошлонгоос барьж авав. Тийхүү дүүжилсээр бас баруун хөлөө гадаа гаргатал хайдаг шар өөрөө ханлан ирж гадаа гарсан баруун гарт нь халуун цавиа наалаа. Ганц зүүн гар цуцсан сарвайчих гээд байсан тул бүсний үзүүр гогцоо гаргаж шуун дааруулан атгаад баруун гараа ингэний дэлэнд хүргвэл хийлсэн бөмбөг шиг бүлээн юм хөхн нойтон ажээ. Эрхий долоовор хоёроор чимхэх төдий сүүн год хийж нөгөө муу мдээгүй хөл хүртэл тэр сүүний халууныг мэдэрч байлаа. Зүрх цовхчиж амьсгаа улам түргэсгүй. Жунайн ухаан эгмаг ажиллаж гар нь бас амьсгааны хурдаар нөгөө жаахан хүүхийн тэмт чин зулгааж гарлаа. Гэнэт гар нь ингэнийхээ хүүхийг олохоо болж нэг их хад хясааны хан биеийг тэмтрэн тэртээ доошоо сунан орох шиг болсноо биенд бас алдран нэг их нилээсэн цагаан ангал руу нисэж одвоо. Яроолгүй цагаан нүхэнд харьяаснаас ч дураач. Бичгийн хортой цаасаар эсгэж хийсэн юм шиг олон харшуу ангалын дээгүүр эргэлдэн байх бөгөөд нүднийх нь оронд нэвт нүхтэйч. Жунайд харамсахын бараг алга. Гагцхүү эмч дагуулан довтолгож айрсуй цэрэн долгор түүнийг гүйцэхгүй байгаа нь гайхалтай бөгөөд өрөвдмөр. Хөөрхий дөө цэрэн долгор минь. Намаага чи гүйцэх нь өнгөрч. Болж юмрын юм шиг жаахан жигүүр намайг даахаа нэгэнт болжээ. Би дэлхийн татах хүчний хурдаар явж байна. Чи намайг зогсоох газраа зогсоож, явуулах газраа явуулж байсан. Одоо даанч зогсох эрх муу Жунайд нь алга. Хүй. Цэрэн долгорын өглөө эрт давхиж ирэхэд дараайталд сардсан сүүнд нүрээрээ шааж унаад хөрчихсөн Жунай бөөм нулимс туслуулан зогсоо хайдаг шар хоёр үүдэнд нухацсан юм.
Цэрэн дулгар дуу алдан ухарснаа гинэт ихээр асгаруулan уйлж, амьдаар нь муу шарын гиндэ нүглээ наминчлах мэт орилон очоод ташаанд нүрээ наан мэгшин хүүхийн шовтров. Шаринг чинэж хагарсан өрөөсөн хүүхэндөө имзэглэсэндээ ч юм уу? Цавь руу нурсаж орох нүглийн хар нулимсанд игдүүцсэндээ ч юм уу? Гэнэт хүчтэй хамж тийрсэнд хизээний давчаа биетэй цэрэн долгор хумж шидсэн цаас адил тэртэй хол эвхрэн унаваа. За дараагийн өгүүллэг. Зохиолч Жагдлын лавг. Цас дуулын чулуу. Би анх гаднаас загтал авсан мөчөө хүнд хэрэгтэй болж эхэлсэн үе гэж сандгийм. Тэгж санснаас хаажуулсан юм уу? Өөр хадгалах хогшилгүй дээч тэгсэн үү? Бусдаас авсан бүхий л загтлаа нандинг цуглуулж эхэлсэн бөгөөд аргалын уутанд олон жил утагдан зандангийн өнгөтэй болсон нэг гоёмсог шогилд хийгээд хадгалдаг болсон юм. Бидний багад эмээ энэ шогилдоо алтан гэрлээ хийж дэрэн тушаага тавиад тэнгэр дуурах бүрээ аянгийн дуутай зэрэгцсэн тэрүүгээрээ адислана. Уулга алдахтаач чанга буулгачихдаг юм уу? Хаяа заримдаа толгой дүүртэл адислахт нь нөгөө аянга нь буучхуудаа гэж бодогдох удаач байсан. Эмээ маань адислаж дуусаад биднийг тэнгэрийн дуунаас аварчихлаа гэж боддогсон уу? Жавхланд хайрхныхаа оройд буух аянгийн хүчийг тэрэл уулынхаа үр садуулах бидний толгойд сарниан тарааж байнаач гэж сандаг байсан юм уу? Их л юм бүтээж гисэн бололтой суудагсан. Эмээг өөд болоход алтан гэрэл нь яасан ч юм битэ бүү мэд. Энэ шоглон л үлдчихээд. Эхлээд дүүнэр шагаа хурааж дараа нь би захиа хийх болсон юм. Одоо энэ хайрцагт 300 загтал байгаа. Энэ дотор инээд баяр, учрал болцоо, үхэл хагцал, уур унтуу, ер хүний орчлонд байдаг бүхэн биесээ дэрлэн нойрсох боловч тагийн онгойлгох төдий олон жил барьсан эски туурганы өнгөт цааснууд нь ам орон, шүндүл түргэн жагсаалвсан цэргийн хуаран шиг дүрхийн шавгналтна. Тэгээд олон янзын хэлээр бие биенээсээ өрсөн инээж, уйлж, ярьж, зөвлөн гуйж, зүхэж эхэлнэ. Хичнээн янзын аран шин, хичнээн бодол, мөрөөдөл, цөхрөл энэ жаахан хайрцагт багтна вэ. Би ганцхан загтлын түүхийг өгүүлье. Хортой харандааны үзүүр норгон байж бичсэн энэ нэгэн загтал данцан гайх. Хэдэн ч өдөр юм битээ. Амран байж бичсэн энэ хэдэн мөрөнд дөрмийн хувьд зөв бичсэн нэг ч үг байхгүй мөртлөө бүхэлдээ хорвоотоо тэнцэх үнэн байсан юм. Данзан гэдэг энэ тангад хүн хизээ ямар хувь зохиолоор цас дуулнаасаа бууж ирээд говийн тэрхүү элс шуурсан хонхорт хорогдох болсныг хэн ч мэддэггүй. Мөнхийн шүрэн цохио, гурван хөвсгөлийн уултай адил заавал байх ёстой юмны нэг мэт бодцгоодог байжээ. 40 оноос хойш 20 жилийн дотор сумын сургуулаар дамжиж гарсан олонний дунд данзангаан хийсэн хоол чансан боовноос амсаагүй хүн нэг их ч үгүй. Бас буг согоо гэдэг төвд дуудуулахын сонсоогүй хүн тэдний дунд байхгүй зэ. Сургуулийн улаан болонд үдшилэг хийх болгон данзангаа хэдийнэ ирээд суучихсан байх бөгөөд үдшлийн ажиллагаа талдаа орохын анзаанд зарлан өдөрдөгч голлуулж тавьсан улаан бүтээлэгтэй ширээ түшин зогсож шалнаас боссон тоос хүүхдүүдийн шууган хоёр намдахыг жаал хүлээж байснаа. За одоо тогооч данзангаа авьяасыг үзнэ гэж цангинуулан хэлэхэд данзангаа инээмсэглэн босч ирээд. За одоо би буг согоо гэж төв дардын дуудуулнаа гэж үргэлж дэрэгдэнд байдаг биднээс өөр хинч ойлгохгүй хэлээр хэлээд дуулж гарна. Бид данзангаан ярьсныг ойлгох болсноо төвд хэлтэй болсны дайтай бодож явсан удаач би. Хад чулуу шиг хүдэр том биетэй тэр өвгөн зангилаатай гарын дайны том хамраа өргөн урамдах дөр үзүүлж хуруугаараа цагираг гарган нүднээ барьж худлаа юм шиг бахирн дуулахт нь хүүхдүүд алиалж байна гэж бодоод дэмээл инээлдэж байдаг байсан.
Данзангуй энэ л дууга дуулах гэж үдшилтэд ирдэг байжээ. Хаяа гаднаас зочидтой үед Данзангуй авьяасыг үзэх уламжлалт номероо мартаж орхиход өөрөө сануулж байгаад л дуулна. Дуулж байхад нь онигор нүднээс нэг харам цэнхэр нулимс сэмээрхэн мүлхэн гарч ирээд ичингүүрхэх мэт саатан зогссноо гинэт улс хийгээд зөвхний доод гүн нугалаар нь орж алга болно. Манай нутгийнхнаас Данзангуйг мэдхүү гэж асуувал бүгдээрээ сайн мэднэ гэлцэх биз. Гэхдээ тэрхүү ичимхий цэнхэр нулимсыг ажиглаж мэдсэн хүн тийм ч олон байхгүй зэ. Дотор байрныхан гэдэг цатгаланч дандаа л санаа дундуур явдаг хойно гал тогооны өрөөгөөр гүйж тогоочд шадарлах хүүхэд мундахгүй. Данзангуй өөрөө ээлжээр дуудаж хамж авдаг юм. Би нэг өдөр ээлжиндээ хуушур хилцэж байгаад Данзангуй, та ер нь яагаад дуулахдаа уйлаад байдаг юм бэ? Гэж асуухад Данзангуй гимшингүй нэмсэглэж нэг санаа алдснаа эргэж устай шүүрээр хуушур утхан пис хийтэл тос хожигнуулаад тодорхой юм хэлсэнгүй. Би ч дахиж асуухаа мартаж орхисон юм. Гэтэл тэр асуултын хариу бүр хожим олон жилийн дараа ирсэн нь тэрхүү харандагаар бичсэн загтал байсан юм. Тэр загталд чи намайг нутгийн дуу дуулахдаа яагаад уйлдаг юм бэ гэж асууж байсан. Одоо ойлгож байна уу? Гэж бичсэн байсан юм. Тийм ээ, би ойлгосон. Карпатын ууланд бэлцгэр ногоо навчсан сүүдэрт амарч суугатаач. Бесарабын толгодод усан үзмийн цэцэрлэгээр зугаалж явахтаач. Их уст Севанд гараа угааж нарны цус шиг Араратын шимийг хүртэж байхдаа ч гэсэн араанд минь шажигнаж байгаа шаргал элс. Багын тоглоом мөрөөстэй улаан дэлүүд тэмээний мөрөөр давс шүдэлдэг сайн төгөргийн тойрмыг ерөөсөө мартаж үзээгүй юм. Сургууль төгсөж ирээд би ижил олон толгодын маань нэг нь байхгүй юм шиг Данзангуйгаа ихэд өгүүлсэн. Явуулын уул байгаад нүүчгсэн юм шиг санагдаад байхлаар шарил дээр нь очлоо. Эгэл нэг нь заяа, эгэл нэг нь чулуу байлаа. Чулуу хүртэл нутгаа сандаг ажээ. За ингээд Монголын богино өгүүлэлгийн мастер Жагдлын Лавгайн богино өгүүлэлгүүдийг та бүхэндээ хүргэлээ. Тэгэхээр өгүүлэлэг болгоноос өнгө аяс. За тэгээд бидний одоо амьдралдаа хэрэглэхгүй байгаа маш сайхан үгнүүд. Дээрээс нь одоо Монгол хүний сэтгэлд бодогддог тэр нутгаа гэх сэтгэл, тэр чулуу хүртэл их нутгаа сандаг. За тэгээд тэр сайхан анхны хайрын турсамжууд бүгдээрээ адилхан бас сэргсэн байхаа сонссон сонсогчид маань өгүүлэлэг болгон дээр бас мэдрэгдсэн зүйлээ хамтдаа хуваалцвал их гоё урамтай байдаг шүү. Тэгэхээр Жагдлын Лавгайн нэвтрүүлэг бас манай Аадар анир нэвтрүүлгээр Жагдлын Лавгайн дугаар байгаа та бүхэн манаас сонирхож үзээрэй. Тэгэхээр энэ хүний өгүүлэлгээс суралцах, урамших, тэгээ бас тэр ямар сайхан гайхалтай бичдэг юм бэ гэдгийг биширч, хүндэлж дандаа уншдаг. Та нар манаас сонирхоорой. Тэгээд ийм хөөрх өгүүлэлгүүдийг яг энэ номон дээр багцсны л уншлаа л да. Тэгэхээр өөр Жагдлын Лавгайн бас шилдэг өгүүлэлэг болж исэн бүтээлүүдэнд байдаг. Маш богинохон хэдхэн өгүүлбэрээс бүтсэн өгүүлэлэг хүртэл байдаг. Та нар бас олж үзээрэй. За ингээд өнөөдрийн нэвтрүүлгээр та бүхэндээ Монголын богино өгүүлэлгийн мастер Жагдлын Лавгайн өгүүлэлгүүдийг чадхаараа хүргэлээ. Шинжлэх ухаан танин мэдэх од мөндөр сууг уран зохиол тайртай үзэх сонсогчдод дэлхийн шилдэг 50 өгүүлэлэг нэвтрүүлгээ хүргэлээ. Та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз, од мөндөр радио 83.3 107 гэсэн хос долгионоор хүлээвч сонслоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинээртэй төлөө шүү. За мөн худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах онтайн технологи дэмжиж ажиллалаа. Өнөөдөр аюур цан үлзий төгс нарын бэлтгэн гаргасан Монголын сонгомл өгүүлэлэг номоос Жагдлын Лавгайн өгүүлэлгүүдийг та бүхэндээ сонсголоо. Дараагийн нэвтрүүлгээр уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа.
Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худлаачлалын банкны дансага 4191 Тэг 4508. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.